Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт хамгийн түрүүнд тулгамдж байдаг нэг зүйл бол унаад иргэний асуудал. Улсын төсвийн мөнгөөр бүх аймгийн эрүүл мэндийн газрыг ижбүр машинтай болгоно гэвэл баггүй хугацаа өнгөрөх болно. Тэгвэл өнөөдөр Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн зүгээс бүх аймагуудын эрүүл мэндийн газарт хөдөө орон нутагт явахад зориулагдсан жип машин гартууллаа. За Монгол улсын авцамын сүлжээний дийлэнх хувь нь хүний гар огт хүрээгүй шорон зам байдаг. Нэгүгээр хэлбэл уулархаг аймаг орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хөдөөгийн эмчнэр олон 10 даваагүйвэ давж өвчтөнтэй хүрэхийн тулд агтлагдах шахсан хүч муутай машина төрж чирж байж хэдэн цагийн дараа өвчтөн дээр хүрч байна гэсэн үг. За энэ нь эцэстээ туулах чадвар сайтай унаа тэрэг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт байхгүй байгаатай холбоотой. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ийм явдал нь түүх болон үлдэхэр боллоо. За учир нь өнөөдөр Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн зүгээс 21 аймгийн эрүүл мэндийн газарт уулхад шавар шавхай ер нь хаач явсан туулах чадвар сайтай Land Cruiser маркийн автомашин өгсөн юм а. Тэгэхээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс Humam гэрээний сайжруулалтаас энэ автоэврийн хэсэгт олгож байгаа юм л да. Үндсэндээ бол гол нь энэ төслийг хэрэгжээд Монгол орны унцэг бүрэн бүрт 21 аймаг 9 дүүрэг за дээрээс бид 340 суманд хүрч ажиллах хэрэгтэй байгаа. Төсөл бол тэгэхээр манай насан туршидтын маань ялангуяа тэдний дунд маш их тохиолдож байгаа энэ өвчнүүдийг бууруулах за мөн дээрээс нь бол урьдчилан сэргийлэх үзлэг эрт өвчнөө эмгээ эрт идрүүлж тэрнээс эрт идрүүлснээр эмчилснээр бол явагдгийн хүний эрүүл мэндийн сайжрах гэсэн ийм зорилготой явж байгаа юм. За аймагуудын эрүүл мэндийн газарт машины түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд Батболд, эрүүл мэндийн сайд Ламба, Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рид болон аймаг дүүргийн засаг дарга нар өргөдөн ирж оролцсон юм а. Монгол улсын засгийн газраас эрүүл мэндийн салбарт цогц шинжилэл хийх энэ арга хэмжээг бүрэн дүүрэн авч хэрэгжүүлэх энэ их л үндсийг тавьж байгаа. Салбарын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүрээнд хууль эрх зүйн орчинг боловсронгуйлах, шинжлэх арга баруй хуулийн төслийг улсын их хурлда өргөн бариад хэлцүүлж байгаа. Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр эрүүл мэндийн салбарт томоохон арга хэмжээнүүд авч энэ жил бол 250 гаруй тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх ийм эх орны төсөв суулсан байгаа. Нийслэлийн төдийгүй аймаг орон нутагт эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт ялангуяа эмнэлгийн томоохон эмнэлгүүд нийслэлдэх за мөн орон нутагт халдвартын болон орон нутгийн эмнэлгүүдийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх энэ ажил бол амжилттай явагдаж байгаа. Ер нь бол энэ талбай дээр Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн фургон машин 69 машиныг мөн ч олон удаа гардуулсан. За өнөөдрийн нэг онцлог бол энэ мянганы сорилтын сангийн төсөл бол бүх баг суманд хэрэгжих учраас ямар ч цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд энэ төслийг хэрэгжүүлэх багийнхан энэ төслийг хяналт тавих эрүүл мэндийн газар маань бол саадгүй хөрч байх нөхцөлийг хангах зорилгоор бидний тусгай Монголд зориулж үйлдвэрлэсэн ийм Toyota Land Cruiser маркийн автомашиныг гардуулж байгаа маань 39.2 сая Америк доллар гэдэг бол эрүүл мэндийн салбарын нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулахад маш их чухал төсөл. За нийслэл дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нарт Toyota Land Cruiser машины түлхүүр гардуулан өгсөний зэрэгцээ дүүрэг эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн сургалтын тэнхимийг иж бүрэн тогтчуулж өгснийг аль биесээр өнөөдөр зарлаж дурсгалын байц гардуулсан юм. За Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн зүгээс 21 аймгийн эрүүл мэндийн газарт гардуулан өгч байгаа эдгээр машинууд нь уулын болон Баттаарт замыг туулахад тусгаалan зориулж тоноглогдсон 2011 онд гарах цоошин загварын автомашинууд юм а. Сэтгэл өндөр байна. Тэгэхээр Арангаа аймаг ялангуяа энэ Хангаан бүсийн аймагуд зам бартаа ихтэй даваагүй ихтэй. Дээр нь 2010 онуудад бол үйлжилт бол нэлээд хөндөрлж байгаа. Цас ихтэй байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд эмнэлгийн төргийн тусламж үйлчлэгийг иргэдэд төргийн шуурхаа өргөх зам даваа энэ бартаа энийг саадгууд авах ийм зориултын тэргийг мянганы сорилын сангийн энэ хөрөнгөөр аймаг орон нутгад өгж байгаа нь бол үнэхээр үдээ олсон юм ажиллагаа болж байна, үдээ олсон тусламж болж байна. Тэгэхээр энийг бол орон нутагт нь яг энэ чиглэлээр нь ажиллуулах, энэ чиглэлээр эрүүл мэндийн сайд, ерөнхий сайд энэ төр бас чиглэл өгж байна. Энэ дагуу
эмнэлгийн төргөн тусламжийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх энэ үйлсэд бол энэ машин хувь нэмрээ оруулна гэж бодож байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нарын 2007 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах $285 сая буцалтгүй тусламжийн үр дүн өнөөдөр энэхүү алс холын хөдөөгийн эмчнэрт хүрч байгаа нь энэ юм а. Мянбаяр Батболд мэдээллээ.